Оранж таараг биш дээ өгшөө. Сайн байна уу? Сайн байна уу? Оо, манайг багш шүү дээ. Окей, энэ юм биш. Навчигийн цаачих та. Замын хүзүүрт хүн далдах зүйлийг би гэвч амт нөхдөө хизээж буурхаараа урт зам айлд тэдэл хажууд чинь байж ойлгож чинь нэхэд чинь нэ охараад гутаж хүлгүй нуурын дунхаад найзын зэмдэл тэндээс гаргах би хайр дурдан хүсэл мөрөдлийг мэ харуусаг ардаа оног мэ чи мэднэ хамтдаа би тулсан энэ тавлын биднийг учруулсан найз минь чамд баярлалаа Метрсэн удамжны өнгөн өөрчлөгдөхөд хамтаа өгсөн найзын минь сэтгэн хивээ хол зам айлд нэгнээ түш ханд бин бож хизээч орхихгүй хамт байдаг чи урам зарыг дутаж тэнхээгүй болохын цагт найзын тэврэлт тэнхээ болгон би хайр дурлаад хүсэд мөрөдлийг мэн харуусал автаа хоног мэн чи мэднэ хамтдаа бид тулсан энэ тавдан биднийг учруулсан найз минь чамд баярлалаа би алтан цэцэг багштай 10 ингээ 20 жилийн уулзалт болж байна. За ингээд энэ 20 жилийн уулзалтаа ангийн дарга буюу миний би ингээд зохион байгуулж байна. Зохион байгуулах комиссуудтайгаа хамтраад ингээд маш гоё үйл ажиллагааг зохион байгуулж байна. 20 жилийн дараа ингээд эргээд ангийнхантай уулзах тэгэхээр сэтгэл өндөр байна. Яг одоо 2005 он төгсөөд яваад тэрнээс хойш одоо уулзалтаагүй хөтөө өгөөд манаас байна, ирсэн байна. Хүмүүстэй уулзахыг сайхан байна. Сэтгэл өндөр байна. Та бүхэн маань энэ өрөө энэ өдрүүдэд дурсамж дүүр өнгөрүүлээрэ гэж хүсэерөө ихэнтэйгээ уулзалтаа сэтгэл сайхан байна. Ойр уулзалтааг үзэж байна. Аймаг орноттой ажилд амьдарч байгаа хүмүүс ч байна гэдэг. Сэтгэл санаа сайхан байна. 20 жилийн өмнө бид хүмүүс одоо ширээн тухайны байсан байна. Ингээд одоо гожигнэж явсан. Өнөөдөр бүгдээрээ амьдралтай гараад өөрөөр хэлсэн амьдралтай ийм сайхан залуучууд болжээ. Энэ анги маань 5 дахь ангиас Америкийн инженерийн сургуультай анги хичээлээ. 12 дахь 10 дахь анги төгсөхдөө аймагтаа бидний баг 40-т дараа гарч ирсэн. Ийм хөдөлмөрч суртах сайтай энэ хүүхдүүд байсан. Тэр хэмжээгээр манай ангийн хүүхдүүд одоо улс орныхоо өнцөг болон бүртээ тодорхой тооны ажил авах хашаад ингэж явж байгаа шаналтай баярлалаа. Шаналтай цаашдын ажил болон хэмжээтэй ингэж иргэд уулзаад тэр жаахан байсан хүүхдүүд өдөө чиний бижүүд болсон байна. Өсгөөчүүд болсон байна. Та сайхан байна.
болохын цагт найзын тэмрэлт тэнхээ болох нь би хайдурлал үсэр мөрөдлийг бэ хаосан алдаа оног бэ чи биднэ хамтдаа биш тулсан энэ тайван биднийг уучлуулсан найзлээ чамд баярлалаа чамд баярлалаа би сэтгэл өндөр байна. Эрч минь бас айгүй мундаг ирсэн найзууд маань. Арийн танаас айгүй ингээд догтлолтой байж байгаа. Манай ангийнхны аялал үргэлжлсээр байна. Үргэлжлээд одоо бид бүхэн Эзэн Чингис хааныхаа нэртэй хөшөө буюу одоо Цонжон болдог хөшөөн дээр ирсэн байна. Энэ хөшөөн дээр ирээд бид бүхэн маань цаашдынхаа аялал зугаалыг үргэлжлүүлэх ёстой. За тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа нийт найзуудтай ангийнхандаа хандаж хэлэхэд аяллаа гоё үргэлжлүүлээд маш гоё дурсамжтайгээд тавч маань бас сайн сайхан зүйл бүтээгээд дурсамжтайгээд яваарай гэж. Бид нар энэ олон жилийн дараа бас өргөдгөө өндөртэй манай анги нийтдээ 37 хүүхэд төгссөн. Энэ удаа 31 хүн ирсэн байна. Тэгээд идэвхтэй оролцсон ангийнхандаа за энэ үйлчлэг зохион байгуулсан байгууллагын багийнхандаа энэ өдрүүдэд олон сайхан дурсамжуудыг ярьж ингэж одоо өнгөрсөн бага насаараа аялах болсон доо. Ангийнхандаа ирээдүйд бас дурсаа дараа дараагийнхаа уулзалтуудад ярих олон сайхан дурсамжтай цаг мөчийг өнгөрөөх болсон доо. Төдийх баяртай байна. Хамтдаа
За 2005 онд 5 дугаар ангиас гүнзгийрэн сургалтын анги гэж эвсэн нийлж нэг ангийг үүсгэсэн 43 хүүхдийг бол 2005 онд бид нэр амжилттай төгсгсөн. За тэгээд энэ ангийн хүүхдүүд маань одоо бүгдээрээ өөрт оногдсон амьдралынхаа зам өрөөд айлын сан эзэгтэй айлын сан эзэн явж ингэж яагаад багш нь бол та хэд бахархаж явдаг. Тэгээ өнөөдөр энэ сайхан өдөр өнөөдөр энэ сайхан байгальтаар ингэ та хэдтэйгээ 20 жилийн уулзалтыг ингэ хамтдан ингэ тэмдэглээ суугаад баяртай байна. Тэгээд ямар ч багштайгаа хамт байдаг та хэд баярлалаа шүү. Өнөөдрөө бас ингээд яг энэ цуглаж байгаа бас ингээд энэ олон буюу ингээд маш идэвхтэй 2005 оны төгсөлтөөс маш олоолаа цуглаж байгаагаар бол бид хүмүүс баг улстай толгой цохих болов уу гэж би бодож байна. Магадгүй одоо Баянгур аймагт маань одоо бусад цуглаж байгаа 2005 оны төгсөлтийн манаас би бас нэг жийч үг сонсоод бас ингээд зарим нэгнийх нь сажууд ингээд яаж чад. За та гурав ирэх юм уу? Та хоёр ирэх үү? Хэдүүлээ 5 6 уулзах байна. Үнээр тэгээ байж байгаа шүү дээ. Би зэгэрсэн хорооны минь хээ. Үсгэлийн дэвтэртэйгээ хоцорлоо. Тахан сэмэрсэн дөрөв хоцос мэн таны ханхурдтэйгээ аргагүй лүлтлээ. Сүүлийн дурсамж хичээлийн дараа ангара жахан дүнсиж сүдэрт хаврын өдрөөр айсхан дунда бид нөлөөстэй нар туссан гэрэлт самбарамэ ёсон сарын нэгэнтэйгээ мөнхөрдөө намайг сургасан багш нар минь юродын харцтай үнсэд хоцорлоо сүлжин дурсан хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөөр ансан дундаа бид nødмэстэй Баянгур аймагт Эрдэнэт ахлах сургуулийн багш спортын дэд мастер ардын боловсролын тэргүүний ажилтан культурын удаан дугийн одоогийн эзэн багш Гомсүрэнгийн алтан цэцэг таныг шамлын таслуулъя. За эртний уулын хүүхдүүдтэй 20 жилийн өмнө 10 гаруй ангийн жоохон бяцхан хүүхдүүд байсан. Охид хүүхдүүдтэй энэ үчин одоо биелэх хүргье. Дүүч үрсэн 94 датсан ат гэж ярьдаг. Одоо ажил амьдралыг тэгшэрсэн өөрийнхөө амьдралыг чиглүүлээд даагаад авч явж хэмжээ төрсэн ангийн хэдэн хүүхдүүдээр л хасаж явдаг. Одоо хамгийн өндөр дугаар хүрсэн зочдтой ангийнхаа хамт олондоо багштай энэ төдий тохоо энэ хүндийн жаврын хүргэж хамгийн өндөр дугаар 3 сайхны бүсгүйчтэй юм аа. Энэ эрүүлэхийн хүсэл ачаарны хүсэл сайн сайхны бүсгүйчтэй юм аа. ачаарны хүсэл 20 гаруйн яруу өнөөдрийн цэнхүү ийм хүргэцээ ингээд ангийн дараа тавсан үгээр тавья. Дараагийн үед ажиллагаа маань юу хэлчихэ. Тэгээд өнөөдөр бид нэр үнэхээр завгүй явуулаа, завгүй зураг авлаа. Хамгийн энэ бүгдийн эцсийн мөчөд бидэнд юу гэдэг вэ? Зураг бүтэнд орсон зүйлээ. Тэгээ ямар ч байсан бүгдээ ингээд хамтдаа ингээд саапар би нэгэн доор ингээд 26, 28 за бараг 30 хүнийг бараг зэрэг ингээд хатаа. Тэгээд хамтдаа энэ орой арга хэмжээнд үнэхээр сайхан оролцоорой гэж хүсье. Сайхан хөдөлмөрийн хүндэт медалийн эзэн болсон. Иргэний нийслэлийн үндэсний төвийн гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга амар баясгалан гэж хэлсэн. 2000 онд анх нэг анги болж ирсэн. Одоо бид 5 гаруйдаа Монголын сургуулийн 5А гэж мэдээ ангид одоо анх нэгдэж нэг анги болж ирсэн ийм төвхтэй. Түүнээс хойш
бид нар 25 жил өнгөрч 10 жилийн өсөөд 20 жилийг өнгөрсөн байна. Өнөөдөр та нартайгаа уулзч байгаадаа төвлөрөх байдлаа хэдүүлээ байгалийн сайхан хүний сайдаа уулзгаа гэж сайхан үг гэдэг. Өнөөдөр та ихтэй уулзч байгаадаа төвлөрөх байдлаа энэ олон 20 жилийн хугацаанд зөндөө олон зүйлийг хамт байж одоо миний амьдралын туршлагыг миний амьдрал бүх зүйлийг сайн сайхан биелсэн 12 ихтэй маш их баярлалаа. Миний хайрыг миний үр хөвгүүдийн хайр бас бидний шүү хайр тамаас хайр Эрдний сургууль эрдний үтрийг авахсан багш таныгаа дайсан орчие. Багш таныгаа дайсан орчие. Ингээд 25-ын яргуй 20 жилийн он баярын мэндийг хүргэе гэж багшаасаа бичүүлэхийг хүсэж байна. Өөр тэгээ та сэтгэлийн зүйлд бас бичиж байна. Тийм ээ. Тавга. Сами багшаа бичсэн зүйлийг унш танилцуулнаа. Энэ үчиг дахиж олдохгүй бид нар дурсамжийг унсан хамтдаа ингэ үлдэж байгаа юм шүү. Ийм сайхан өндөр төрсөн зохион байгуулсан одоо ангийн дарга одоо тавг зүрэндээ ихлээр талархаж байна. Одоо энэ зохион байгуулсан ингээд ард талд нь ажилласан бас худалч байна, амьдч байна бас ингээд ажиллаж байсан бас хүмүүстэй бас болоод өнөөдөр бид нар одоо ингээд сайхан ийм олон бас хин хүний зөвхөн болохгүй юм шиг. Хин хүний одоо ингээд бас ингээд зөвхөн бас ингээд яг нэг бас ингээд эндээс бас асуудал зөндөө үүссэн. За би дахиад нэг бод гаргаад ирсэн шүү. Энд ч гэдэг. Бас цаач тий. Бидний 20 жилийн түрүү биш. Бидний өссөн орчин, өссөн амьдсан орчныг бид нар тийм айхтар хамтлан задлуу айд бүрж өсөөгүй хүмүүс бүгд адилхан нэг гараанаас ихсэн хүмүүсээ тэгээд одоо бас бүгдээрээ
энэ улс орныхоо хөгжил бүгд хүч нэмрээ оролцуулаад ингэ явж байгаа. Ийм залуучууд бүсгүүчүүд болсон байна. Тэгэхээр ангийнхаа сансан баг сайн нэг чавжил дээр ирчээд ой бууцаа санахт юм байна. Юу хийх юм бэ? Зарим дээр бараг насаараа цуг амьдчаад амар гэрвсдэг байна. Хүнийг санчаагаад гэрвсдэг ч тийм. Яг тийм сонир болоод явчихсан. Тэгээ сайн нэг хэд атсан ч гайгүй болчихлоо. Иргүйсэн гэж жоохон хөрөмсөж байна. Яа ингэж наа бас гайгүй юм болж байна. Зургийг Та энэ жоо хүүхдүүдийн тухай ингэж жоохон ярьж байгаа. Тэр хүүхд ийм байсан, энэ хүүхд ийм байсан. Манай энэ ч sakto байсан. Ямар ч байсан хоёр давхрын цонхоор усаалуулгаар хараа явчихсан нөхөр байсан юм да. Тэгээд ангид хичээд хийж би хуралдаа байна. Тэгээд ангид толгойдоо суучгаа гарсан чинь цонхоо гараад усны нөө зайлуулсан шамнагаа явгаа явсан гэсэн. Тэгээд нөхөр энэ давхраа. Стандаа хязгааргүй хайртай шүү шандраас тэгээд өчигөн дурсгалын зүйлийг болж тангадж байгаамаа. Тэгээд багш маань ингээд 1960 оны 9 сарын 3-нд төрсөн юм билээ. Тэгээд охины орц юм билээ. Тэгээд охины ортон дээлтэй одоо энэ судан засны цүнхийг бид нэр одоо бэлгэлж байгаа. Тэгээд энэ болохоор яг түүхээр мөнгөний орцлыг дэмжиж өгдөг. Барьсан одоо хэрэгэлсэн хүн дандаа одоо нөгөө дэмжиж дээшиж явдаг тийм одоо энергитэй одоо Тайландаас ингээд авчирдаг. Манай Эрдэнэс дэлгүүрийн ингээд 10 жилийн цүнхээс тэгээд бэлгэлж байна. За тэгээд бид хатаг муугайтай тэгээд анги хамт одныхоо зүгээр таньда 3 сая төгрөгийг одоо ингээд бэлгэлж байгаа шүү багшаа. Тэгээд энэ цэцэг багштай 10 аа юм байна. Маш олон зүйлийг өглөө. Надад хүмүүжил хүний хүн чанар үзэл бодол бүх зүйлийг би энэ ангаас авч хүмүүжиж амьдарч ирлээ. Гэхдээ би хамгийн гол юм нэг дахиж хизээч сонгохгүй тэр амьдралын ханыг би сонгосондоо туйлын баяртай. Ер нь бол би артай ханаа өдөр болгон артай шүү сэтгэж чаддаггүй. Мэдээж өөр там өөр явж байгаа. Гэтэ яг би ангид байгаа хэрэгтэй. Хайртай. Шиго математикийг таа за одоо чи хийхдээ суудаг насаа стачгүй бас аргин тийм юм гэсэн. Огийн стачгүй бас мал заатай. Хаваа стачгүй бас хоёртаа. Гэтэ би аргин битгэхгүй байна. Гэтэ миний өсөөснөөс дээр байж магадгүй гэдэг. Надад яг багцаа
тэр би үсэж багтгүй. Тэгээ миний нэг хэцүү байдаг. Өхний заасан замаар бидний бодно. Гэтэ өхний заасан замаар бидний хайр надад дэмждэг. Тэгэхээр Арамчлал төгсөөд уулзаагүй удсан найзууд маань ирсэн учраас маш их сэтгэл хөдлөлд оролцоод хоёроо уйлж гад байгаа шүү. Танартай бүгд хайртай шүү. Тэгээд ангиасаа бас би амьдралынхаа хандыг олж авсан. Тэр учраас би энэ 10А гэдэг ангиг бүгд маш их сэтгэлдээ хайрлаж дээлж багшигаа хүндэлж явдаг шүү. Та бүхэндээ бүгд маш их хайртай шүү. 2000 он бид нар нэг анги болоод тэгээд энэ алтай хөшиг тийм сони юм зэгцсэн юм шиг байна. Аль гайгүй болдог хүмүүсийг нэг анги болгох чинь. Тэгээд бид нар нэг анги болсон. 30 хүн орж ирсэн. Шалгалт түгээдгээр орж ирээ. Тэгээд би даймаг анх одоо татагдал 5 дугаар ангид би захиалж ирсэн шүү дээ. Тэр нөгөө флаши нийцхаа гэдэг чинь сэр уцаас буцаач. Тэгээд би зөвшөөрөхгүйгээр хариу авч ирсэн. 2000 он шүү дээ. Тэгээд яг би за яг уу гэдэг нь явж байгаа 3 онд надад нэг өдөр захиа ирдэг байхгүй. Чиний бодол юу хоёулаа ирэхгүй байл. Тэгээд би тухайн учраас байл эргэлзэх үү би додоор бодсон шүү дээ. Би өсвөл боддоо зөвшөөрч зөө руу юу байл. Тэгээд яг одоо хамгийн их сөрөөцөө би байсан. Тэгээд яг энэ чинь 2003 оноос хойш гэдэг нь яг энэ ангиас хамгийн анх төрсөн хосууд бит хоёр. За тэгээд энэ ангид би нэг жил сурсан. Хамгийн сүүлд 10 дугаар ангид орсон. Сэтгэлээ бас хэлэх юм байна. Ингээд бичээр ойлтаа. За тэгээд альбом госноо мэдээ. Тэгээд баримттай дараа альбом гот хүүхдээсээ. Багштайг тийш очиж суугаад нь альбом гот авсан байсан юм шүү дээ. Тэгээд одоо юу нэг би ч одоо өөр сургуультай 4 жил 5 жил сурсан. Багаангидаа 4 жил хүрээд дахиад 5 жил тастад сурчсан. За тэгээд тастаа сүүлийн 2004-5 онд төгсөжилтэй 2004 оноос 2010 онд орсон. За тэгээд эндээс би нөхдөд болох гэж угаасаа мэдээгүй. За тэгээд цуг суулгасан. Цуг суусан ирнэ эхлээд амар буруу байсан. Амар өнгөрөө ядгаад ийм бэнт яг суулгын яг мохоо өнгөрөө амьд гэдсэн чинь сүүлдээ юу вэ? Тэгээд ер нь бол манай ангийнхан бүгдээ араас нь нөлөөсөн ш та нар. Надад яг нэр өглөө. Алтайгийн ихнэр гэдэг нэр өгсөн байсан шүү дээ. Болдог байх. Хань хижил одоо хөвгүүдийн маань сайн хижил мэдээж одоо юу гэдэг энэ бүхний арт түшигтэй тулгууртай байгаа учраас энэ анги бас мэдээж одоо бүгд ийм гоё амжилттай яваа. Би нэг одоо хин нэгний арт мэдээж сайн хань байдаг учраас бүгднийхээ арт одоо мэдээж бүгдээрээ маш амжилттай сайн сайхан яваа. Энэ бол бүгднийх нь хань хийж шүү. Зөвхөн бид нэ биш та юм аа гэсэнтэй бүгднийх нь хань хийж маш чухал шүү. Тэгэхээр бид өнөөдөр одоо бусдаас амар супер энэ болгоны арт бид бүгднийх нь хань хийж бүх зүйлээр ингээд хамт байдаг. Амраа тэрэл одоо ингээд юу гэдэг баг нөгөө Жон та бодлоос ингээд хамт амьдралыг бүх юм өөрсдөө босгосон учраас амар тийм мөн зинтэй хизээш нухааргүй одоо ингээд үнээр тайлбарлах маш хэцүү амар нандин тийм зүйл байдаг.
орж байдаг. Түүний нэг нь манай золбоо байгаа ба. Алгадаш.
магадгүй шүү дээ. Юу? Ялгараад биш чи хөвч. Эдний хүүхдүүд гэр бүлийн сайхан жигээ жилийн хэрэгсээ авсан шүү. Баяр дараагаас авч. Сия Баргацтага. За дараагаас ангийн сурагч. Цэрэг норс маань. Цэрэг нор гэр бүлтэй. Ясэ бэрмо. Гэр бүл байгаа. За гэр бүлтэй зориулаад цэрэг нор захиасан юм шиг байна. Явчих. Ийм сурагч байх цэрэг нор маань. Манай цэрэг норны маань гэргийн ийм томонтой юм уу? Энэ байхгүй юу? Чиг өмсөд үзэхгүй. За, юусаа гэдэг. Манай спортын багштай басаа. Яваа. Энэ ингээд яатрал багтдаг үгүй юу гэдэг байна. Шууд өгчихөө. Минут инчээс ингээд нэг удаан ингээд шаардаг. Шаар гэж хэлчихсэн. За инчээс татна. Нэг хоёрын гураа. Өгдөө хөө замрахтаа чи нэг өмсөд үзүүлдэг. Чи тайд маань өмсөд үзүүлсэн мэт. Одоогоос нөхөд юу? Тэндэр чинь ногоо юм биш шүү дээ. Тэ? За, чи минь зүсчихгүй байсан юм уу? Нэг өмсөд үзүүлж өгдөг. Үгүй. За, дөрч. За, манай удаан бензний эзэнгийн гараас маань шигтэй. Авичаад термометр манай ухаад ичээ бас нэг ийцэн байна. Хоёроо ингэж авчих. Чи яа. Бүгд байхгүй үстэй. За, үнтэй. Ангийн дараа юу юм би бүгд харъя. Ангийн дараа байна шүү дээ. Ангийн дараа ер дарах хүн чинь одоо байлгүй. Ийм. За, хэрэгтэй үстэй тийм. Тийм, багсаа үсгээ за одоо чи. За, яас надад байна. Баяртай гоо. Ганцхан мэдчихсэн юм уу? Тайван бааштай гэж байж штэ. Юу вэ? Бицээ маш гона. Яа бицээ утгатай юм бэ? Тийм ээ бицээ юм байна. Шомоод тас. Застаг энэ хатаа онч бас нэг юм байж болно штэ тийм ээ. Бүгдгийч шүү. Энэ хоёр хөдөлж гарсан гэдэг жаад тэгэхээр өнөөдөр хэрэглэн үсттэй. Тийм яа манайх чи ямар гоё юм бэ гэж хэлсэн. Энийг хэрэгжижсэн биз дээ үгүй тийм. Үгүй шүү. Харин шүү юм уу? Хотоос юм минь статик юм. Яас хэцүү юм байна минь дөрөв зүс. Чи өнцөг юм яа. Баяртай. За. Энэ бипотха. Ватус. За. Тэгэр бүлтэйгээ баяртай. Бодгодаа тэрэгдэр. За. Энэс одоо эрдэнэт байгаа ганцхан хүүхд бол нэг төшин тэгээ энэ халаасаас ингээд зориод ирсэн. Тэгээ нэг төшингийнхаа бас хэлбэрээ бас нөгөө мэд чилжүүлээ сэтгэлгээ сонсох хэрэгтэй болоо гэж бодож байна. За ингээд ангийн хамтлагын болон багштай маш баярлалаа гэж хэлээ. Ангийн даваалаа. Тэгээд 10 ангийнхан 55 сар үлдснөө. Дөрөвдөгөө одоо ганцаараа сайн таргасан шиг ээ. Гэтэ хизээж байсан баг. Би нэг юуны хондоо суулаа явуулах гэсэн юм. Алаа шууд явуулчихсан гидтэй юм байна. За түүнийгээс суудахдаа амтхан төмөөний төрөмдүүд төлтөр цагаан хойно
Бимбаны магнат өгдөг мангхан цагаан хонц өдөрч байна. За багийн гараас. Сайн шүү. Мөхцөг. Санагцаа таны дасаа. Одоо проект гэсэн шүү мөхцөг. Тэгээ одоо хонны гимчиг хаана байна бэ? Энийг өргөндөө зааж чадна, офстан зааж чадна. Гоё хөдөлсөн шүү дээ тийм ээ багшийнхаа гарын үсгтэй. Мөнгөлгөөний гараас. Зя. Зя мөнгөлгөөний гараас. Алтан гэрэл. За алтан гэрэл. За алтан гэрэл баян алгаач чи. Тэгээд зөвхөн комисстайгаа ярилцж байгаа бас нэг зүйлээр шагналахаар болсон энэ байна. Юу яг гэдэг бол өнөөдөр бидний хэдэн жил явуулаа? 20 жил. Тэгвэл 25 жилийн ойд миний зохион байгуулалт шүү заяа. Энэ их чадвар асууж байгаа. За ингээд үнэхээр гоё юм ингээд энэ дэрсэн хүмүүсийн гаруусгийг аваад энэ хүнтэй юм ингээд аваад энийг гоё заацлаад тэр одоо энийг харахаараа ингээд ангийнхнаа их санаа. Ангийнхнаа их санаа. Ангийнхнаа маш их хайртай шүү. Чамд баярлалаа би болохын цаг найзын тэмрэлт тэнхээ болох нь би хайдууртал хүсэл мөрөдгийг мэ харусан алдаа оног мэ чи биднэ хамтдаа биш тулсан энэ тайван бидний уучлуулсан найзын Чамд баярлалаа хайдууртал хүсэл мөрөдгийг мэ харусан алдаа оног мэ чи биднэ хамтдаа биш тулсан энэ тайван бидний уучлуулсан найзын чамд баярлалаа Be